Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр бид гидс тархины нууц холбооны талаар ярьж өгье. За ингээд хичээлд оръё. За Харвардын их сургуулийн Harvard Health Publishing дээр мэдээлснээр гидсний эрүүл мэнд урд өмнөхөөс илүү чухал болсон байна. Бид ихэнхдээ гидс гэхээр зөвхөн хоол боловсруулалт гэж ойлгодог байсан. Харин үүндээ одоо таны гидс бол биеийн нууц эрхтэн гэж хэлж болох үс маш чухал систем болжээ. Таны бүдүүн гидсэнд бактери, вирус, мөөгөнцөр болон бусад бичил биетнүүдээс бүрдсэн асар том экосистем оршдог. За үүнийг эрдэмтэд гидсний микробиом гэж нэрлэдэг байна. За энэ микробиом нь зүгээр нэг туслах биш. Харин таны эрүүл мэндийг олон талаас дэмждэг хүчирхэг систем юм. Жишээлбэл дархлааг тань идэвхжүүлж, архаг үрвслийг бууруулж, гидсний эсүүдийг эрүүл байлгаж, бүр таны эдэж авч чадахгүй зарим шимт тэжээлийг хүртэл үүсгэж өгдөг байх нэ. За үүгээр бас дуусахгүй. Таны гидс болон тархи хоорондоо шууд холбогддог гэдгийг та мэдэх үү? Үүнийг гидс тархины тэнхлэг гэж нэрлэдэг байх нь. Энэ нь таны гидс тархи хоёр байнга мэдээлэл солилцож байдаг гэсэн үг. Судалгаагаар гидсний микробиомын өөрчлөлт нь сэтгэл готрол, төгшүүр зэрэг сэтгэл зүйн асуудалтай холбоотой байж болохыг харуулж байна. За жишээлбэл Harvard болон бусад судалгааны байгууллагууд гидсний бактерийн тэнцвэр алдагдах үед тархины химийн процесс өөрчлөгдөж сэтгэл санаанд нөлөөлж болзошгүйг тогтоосон байна. Мөн зарим судалгаагаар гидсний эрүүл мэндийг сайжруулах нь сэтгэл гутралын шинж тэмдгийг бууруулахтай холбоотой байж болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл гидсний эрүүл мэнд гэдэг нь зөвхөн хоол боловсруулалтын асуудал биш байх нь. Энэ бол таны биеийн болон сэтгцийн эрүүл мэндийн төв хэсэг юм. За тэгвэл яаж гидсээ эрүүл байлгах вэ? Олон жил бид эслэгийг хоёр төрөлд хувааж ойлгодог байсан. Уусдаг эслэг, уустдаггүй эслэг гэж. Нэг нь холестерин, сахарт нөлөөлдөг, нөгөө нь хоол боловсруулалтыг дэмждэг гэж ярьдаг байсан. Гэхдээ сүүлийн үеийн судалгаанууд нэг зүйлийг тодорхой хэлж байна. Та энэ бүхнийг ялгаж бодох шаардлагагүй болжээ. За нэгдүгээрт зүгээр илүү их эслэг эд. За ямар төрөл вэ гэж санаа зовох хэрэггүй. Та өдөр бүр өөрөөсөө ганцхан асуулт асуухад л хангалттай. Би өнөөдөр эслэг ихтэй хоол идсэн үү? За энэ бол бүх стратеги. За одоо ихэнх хүмүүс тэгвэл яг хэдэн грамм хэрэгтэй вэ гэж асуудаг. За энэ асуулт дээр хүмүүс их алддаг. За тэд өдөр бүр тодорхой тоо барих гэж оролдож хоолой хэмжиж тооцоолж эхэлдэг. Гэхдээ энэ нь удаан хугацаанд доктортой байж чаддаггүй. Харвардын судлаач Эрик Грэм илүү энгийн аргыг санал болгожээ. За грамм тоолохын оронд эслэг ихтэй хоолны порцоо нэмэгдэвэл. За өөрөөр хэлбэл та тооцоолохын оронд зуршил бий болгох хэрэгтэй. За жишээ нь өглөө жимс идсэн үү, өдрийн хоолндоо шош вандуу нэмсэн үү, завсраар нь самар идсэн үү гэд ийм энгийн асуултууд илүү үр дүнтэй байдаг байна. За эслэг ихтэй хүнс гэвэл жимс, хүнсний ногоо, буурцагт ургамал, самар, үр бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд ордог байх нь. За эдгээрийг тогтмол хэрэглэх нь таны микробиомыг тижээж эрүүл байлгадаг байх нь. За хоёрдугаарт пробиотик буюу ашигтай бактери. За пробиотик буюу ашигтай бактерийг авах хамгийн сайн арга бол эсгсэн хүнс юм байна. Эсгсэн хүнс нь эдгээр ашигтай бактериуд байгалийн жамаараа агуулгадаг байна. Гэхдээ энэ нэг чухал зүйл бий. Бүх эсгсэн хүнс адил биш. Зарим боловсруулалтын арга ашигтай бактерийг устгадаг байх нь. За тухайлбал шар айраг, дарс зэрэг нь эсгсэн боловч пробиотик агуулдаггүй байна. За учир нь үйлдвэрлэлийн явцад бактери устдаг байна. За тэгвэл ямар эсгсэн хүнс үнэхээр ашигтай вэ? За тухайлбал амьд бактеритай тараг, кимчи, хөргөчөнд хадгалдаг даршилсан байцаа, камбуча, за байгалийн аргаар эсгсэн ногоонууд байх нь. За энд хамгийн чухал нь амьд идэвхтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. За гидсний эрүүл мэндийг сайжруулахад танд төвөгтэй дүрм хэд их тооцоо хэрэггүй байх нь. Харин 3 энгийн зарчимд хангалттай. За нэгдүгээр эслэг ихтэй мөн ашигтай бактеритай хүнсийг тогтмол хоолндоо нэмэх. За хоёрдугаарт төрөл бүрийн хоол идэх. За гуравдугаарт энэхүү дэглэмээ доктортой зуршил болох шаардлагатай байна. За таны гидсний микробиом
төрөл бүрийн хооллоор тэжигдэж байж илүү сайн ажилдаг байна. Тиймээс шин ногоо, туршаад үз, за өөр төрлийн буурцаг гээд за өглөө тарг жимстэй хослуулад идэх мэт. Таны гидс бол таны бодсноос илүү чухал юм байна. За гидс тархины нууц холбоо гэдэг нь таны идэж буй зүйлс эцэстээ таны бодол, мэдрэмжийг хүртэл хэлбэржүүлдэг гэсэн үг байна. За тиймээс та дараа хоолоо сонгохдоо зөвхөн гидсээ биш дархиа бас тэжээж байгаагаа санаарай. За ингээд өнөөдрийн хичээлийг дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяртай.